Бид бүхэн Австралийн Тасманы Барс хэмээх устж үгүй болсон амьтныг 1930-ад оны үеийн гэрэл зургийн хайснаас мэддэг билээ. Тэгвэл тухайн үед зэрэгцэн Индонезид оршиж байсан хөх магнат хэмээх тод шувуу мөн устж үгүй босон тооцогдож байсан. Тэгвэл сүүлийн саруудад энэ амьтан дахин гэрэл зургийн хайснаа бууж энэ амьтан устаагүйг баталсан бөгөөд дэлхийн шинжлэх ухааны салбарт нэгэн чухал нээлт болоод байна. 2026 оны 6 дугаар сарын эхээр Индонезийн аслагдсан уулархаг ойд олон улсын судлаачдын баг түүхэн нээлт хийснээ зарлалаа. Сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд хүний нүдэнд ердөө ганцхан удаа өртөж байгаль дээр бүр мөсөн устж үгүй болсон гэж тооцогдож байсан нэгэн зүйл тод шувууг тэд дахин илрүүлж чадсан байна. Биологчид олон сарын турш хүн хүрэхэд бэрх далайн түвшнээс дээш өргөцсөн өндөр уулын мантай ойд хяналтын камерууд байршуулсны үр дүнд уг шувууны дүрсийг хөдөлшгүй баримтаар баталгаажуулсан. Яагаад энэ жигүүртэн бүтэн зууны турш Орос сураггүй алга болж одоо гинт уулын оройноос гарч ирэв. Индонез нь дэлхийн 70 модны тос болон уул уурхайн холбоорлолтоор тэргүүлэгч орнуудын нэг. Сүүлийн хэдэн 10 жилд эдийн засгийн өсөлтийнхөө хэрээр ширэнгэн ойн намдар газрыг эргэлт буцалтгүйгээр устгаж эдийн засгийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа. Амьдрах орчин эрчимтэй хумигдж буй энэ тот мод бэлтгэгчид болон хулгайн анчтын машинаас дайжин хүн очих боломжгүй хамгийн эрсдэс тусгаарлагдмал бүс рүү дөрвөж амьд үлдсэн байжээ. Олон улсын байгууллагууд энэхүү ховор амьтан олдсон уулархаг бүсийг нэг даруй дархан заацд газар болгохыг Индонезийн засгийн газраас шаардаж эхэлсэн байна. НТВ телевизийн гадаад мэдээний хөтөлбөр энэ хүрээд өндөрлж байна. Олон улсын онцлог үйл явдлуудыг гадаад харилцааны шинжээч хасгаар томилон тавханд төлөвлөлөө.